Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бейлен нар аль биесний хэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тэрбээр Монгол улс Австри улсыг манай улсын 3 дахь хөрш Европ дахь итгэл түншгэмээ үздэг бөгөөд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг. Энэхүү төрлийн ажлаар бид Монгол-Австрийн харилцаа хамтын ажиллагааны өнгөрсөн 60 гаруй жилийн олонт амжилтыг баттган бэхжүүлж, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өрөөгөөж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан. Монголын талаас хар орим Хүнү хотын бүтээн байгуулалт, барилга угсралт, ус сувг цэвэршүүлэх байгууламж, эрчим хүч, дэд бүтэц зэрэг төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай санал тавилаа. Яриа хэлцээний дүнд Монгол-Австрийн хамтарсан тунхаглал гарлаа. Энэхүү баримт өчг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхэл салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлд өгс байна. Мөн төрийн ажлын үеэр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн баримт өчгүүдэд сая гарын үсэг зурлаа. Тухайлбал нийгмийн хамгааллын тухай хэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ноогдох, тэтгэвэр авах чухал эрх зүйн нөхцөл инхүү бүрдэж байна. Түүнчлэн инновац, технологи, эрчим хүч, ашигт малтмал, эдийн засгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, хөгжмийн урлагийн салбарын хамтын ажиллагаа, дипломат паспортыг эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлцээрийг баримт өчгүүдийг бас байгууллаа. Мөн олон улсын ах тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар харилцсан тохиролцлоо. Уг хэлцээрийг байгуулснаар хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, тээврийг хөнгөвчлөх чухал ажилтгалтай юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, тэр мод үндэсний хөдөлгөөн болон Европын холбооны ойн түншлийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Юуны өмнө Монгол улсад айлчлал хийхийг өрсөнд эрхэм хүндэт ерөнхийлөгч танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол улсад энэхүү төрлийн ажил хийж байгаадаа миний бие туйлын их баяртай байна. Энэхүү айлчлал нь Австри улсын ерөнхийлөгчийн төвшөнд Монгол улсад хийж байгаа анхны төрлийн айлчлал бөгөөд бидний Монгол улстай хөгжүүлж байгаа харилцаанд онцгой ач холбогдол өгч буй илрэл юм. Түүнчлэн 30 гаруй жилийн тэртээ ардчлал, хувь төсвийг эрхэмлэндээ эдэлсэн Монгол улсын замлалыг манай улс үнэлэн сайшааж буй нотлогоо юм. Үзэсгэлэнт Монгол улс газар зүйн хувьд биднээс алс хол, геополитикийн эрс ондоо, амаргүй нөхцөл байдал байдаг хэдий ч Австри Монгол улс улс төр нийгэм, олон улсын хамтын нийгэмийн тогтолцооны нийтлэг үнд зүйл үзэл санаа тавилаа. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө, бид бүхнийг найрсаг дотноор хүлээн авч нэн өндөр хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дэлхийд дахина нэн тулгамдсан асуудлыг гагцхүү хамтын хүчээр шийдэж чадна. Эдгээр үнд зүйлээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах, хүч чармаалтаа нэмэгдүүлэх, олон улсын худалдааны эргэлтийг докторжуулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зэрэг бүх талын асуудалд хамааралтай гэдгийг тодтогсон. Мөн Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцоо нь онцгой үлгэр дуурайл болж байгаа гэдгийг тодтогсон юм.